За сошиал дээр нэг эмхтэй бичлэг явж байна. Тэр гол руугаа тэр их баахан хятадууд шээжсэн тэр нэг залуу очиод үг хэлсэн чинь бүр худлаа их оронч дүр хэсгсэн үндэсний үзэл гаргасан юмнууд гэдэг бичлэг хийж аваад яах гэдэг шаашаа тийм захиалахтаа дарга марганаар тэр их орны хөдлөө дуурсан хүмүүсийг дардаг тийм хүмүүс байд юм уу? Тэднэртээ өгөх гэж байгаа юм уу? Энд чинь гол усанд шээх байтугай гол усны ихэнд усанд ороход биш өөрийн хүний гэхгүй цаасдаг гэсэн өвгдөөцтэй Чингис хааны үеэс тэгэд ирсэн тийм өвгдөөцтэй хүм ирчүүд штэ. Энэ их орны төлөө ирчүүдэнд дуурахгүй бүгдөө арчаа гаалдаа дуурж байгаа нэгийг доромжлоод тэгэд өөртөө дуурахгүй зүрхэн бандгандаа орцсон юм ирчүүдээр дүүрэх гэдэг юм монголчуудыг. Энэ эмхтэн хүн ер нь энэ ардшил гэдэг бол та Монголд бол аюул буруугаар явж байгаа байхгүй нэг шарын шашин буруугаар орж ирсэн гэдэг шиг. Хүний ирэх яриад нэг хүүхнүүдийн одоо дуртай хүмүүстэй гадны хаарсаар бор хятад солонгос хамаагүй хүмүүстэй суугаад тэгээ нэг баахан ирлээс сүрлээс хүүхдүүд Монголд авчирч Монгол хүн болгоод Монгол хүн болохгүй шүү дээ эмхтэн. Эмхтэйчүүд энийг бод хэрэгтэй. Хүүхдүүдийн 108 гээд хүний ирэх гээд ааваасаа том толгойтой ээжээсээ том бүхстэй болгоцсон. Өнөөдөр Монголыг дуусгах гэж байна. Тэгээ Монголын төлөө дуурсан ирчүүдийн болох тэр нам дараад янз бүрийн бүр амьдралаар нь бүр ингээд бүр амьдрах чадваргүй болгоод гадны ирчүүдийн хажууд бүр ирчлөөгүй болгоод ингээд Монголыг дуусгах гэж байгаа бодлого явагдаж байгаа шүү дээ. Хятад хүнээс хүүхдтэй болсон байж байгаа. Тэр хятад хүний хүүхд гайгүй сураад ингээд боломжийн болоод ирэх юм бол цаан зөв хятад бас би бол тэгж харддаг. Хятад бас ерөнхий боловсруулаас нь авахуулаад дэмжиж ихтэй сургуульд нь оруулаад дарга цэрэг болгоод бүр сүлд нь их хуралд дэвшүүлээд ингээд бүхэл бүтэн ард нь орш бүхэл бүтэн том хятад уус ингээд нэг хүнийг нэг байтугай энэ одоо хятадаас баахан хүүхд гаргацсан байгаа энэ шээснүүдийг бүгдийг Монголын толгой дээр гаргана. Өнөөдөр гарцсан байгаанууд нь өнөөдөр яг тэр урдаас захиалахтаа бүх юм хийж шít. Жинхэнэ Монгол ирчүүдийг байхгүй болох бодлого явуулж байгаа. Энэ эмхтэн хүнд энэ эмхтэн хүн эр хүн хоёрыг шал өөрөөр Монгол хүн харин өөр бас нэг ялгууртай байх хэрэгтэй. Эр хүн гэдэг чинь энэ их орныхоо төлөө үхдэг. Бүр дургүй байсан ч үхэн тэр. Орос Украин хоёрын дайныг харж байгаа шүү дээ. Годомжнаас чирж аваачаад буу өрүүлэл шууд буу тэрврүүлээд дайны таалбар руу шийдэж. Тийм л байна шүү дээ. Тийм эмхтэн хүнийг дэхгүй шүү дээ. Эр хүн угаасаа энэ улсыг чинь сум амьд зэвсэг. Тэгэхээр эр хүн бас их орондоо гадны ямар ч иргэнээс илүү их орондоо илүү их эдэлдэг. Тийм хуулиар хамгаалагдсан. Бас тэрийгэ хэдрүүлээд бас хуулийн хариуцлагыг хүлээдэг. Бүх юм зохицуулахгүй бол Монгол эр хүн байхгүй болчихно бол Монголын газар шороо байхгүй болно. Энэ тэр хөөхөн шиг 48 мянган эмэгтэйчүүд ингээд өнөөдөр ингээд сурталчлаад байгаа өстой гадаад нөхөртэй болж байгаа хүүхнүүдийг ингээд өчнөө нойрон сурталчлаад ингээд ирээдүйд зүгээр маш тайван замаар Монгол ирчүүдийг дуусгах нь мань мэтүүдийг болох тэр амьдрах ямар ч нөхцөлгүй торгуул моргуул одоо тэгээд өчнөө юмар дарамтлаараа дуусгах нь ганц нэг дуурж байгаанууд нь ингээд дуусна харж л байгаарай. Энийг ирхэн Монголд ирхэн арай өөр байр суурьтай байхын тулд хуулиар хамгаалах хэрэгтэй. Юу гэсэн үг юм бэ нөгөө? Хэрэн бохотоноос хотны жингэр хотоо харлуулдаг гэж. Энэ бол өвгчүүл зүгээр хэлээгүй, өвгдөөц зүгээр хэлээгүй.